8-ны 7 гэсэн энгийн бутархайг 10-ын бутархай болон хувиар илэрхийл. Бидэнд 8-ны 7 гэсэн энгийн бутархайг 10-ын бутархай болон хувиар илэрхийлэх бодлого өгөгдөжээ. Тэгэхээр эхлээд 10-ын бутархай руу шилжүүлье. 10-ын бутархай болгочвол хувьд шилжүүлэхэд амархан шүү дээ. Иймэрхүү бодлоготой таарахтаа чи эргэлзэж магадгүй л дээ. Энгийн бутархайг яаж 10-ын бутархай болгох вүлээ? Бас яаж хувьд шилжүүлэх билээ гэж. За тэгвэл 8-ны 7 гэдэг бутархай нь ерөөсөө 7-г хуваахан 8 гэдэгтээ нэг утгатай гэдгийг үргэлж санах хэрэгтэй. 7-г хуваахан 8, 8-ыг хуваахан 7 биш шүү. 7-г хуваахан 8 буюу хүртүрийг хуваард хуваана гэсэн үг. Тэгээд яаж 10-ын бутархай болгох вэ гэж юу? Ерөөсөө л хуваах үйлийг хийх нь байна штэ. Хідэн бүхэл ноогдохыг олж 10-ын бутархайн таслал хаана байхыг тодорхойлоод цааш үлдэгдэлгүй болтол нь эсвэл ямар нэгэн татамжтай тоо гартал нь үргэлжлүүлнэ. За энэ юу гэсэн үг болохыг тодруулан харъя. Энэ бодлогын хувьд оролдоод үзье. 7-г 8-д хуваах гэж байгаа. Тэгэхээр 8 нь 7-д хэдэн удаа багтах вэ? 8 нь 7-оос их учраас тэг дахин багтана. Анхнаас нь төөрөхгүй тулд 10-ын бутархай таслалаа энд биччихье. Бид 7000-ыг 8-д хуваах гэж байна гэж ойлгож болно. Хуваах үйлдэлээ гүйцэтгэж дуустал энд хэдэн ч тэг нэмж бичиж болно. Иймээс 7-гийн яг ард энд 10-ын бутархайн таслалаа бичнэ. 8 нь 7-д тэг удаа багтана. Тгийг 8-аар үржихэд тэг гарах багаслаа. 7-оос тгийг хасаад 7. Одоо тгийг болгоё. Тгийг болгохаар энд 70 болно. Тэгэхээр 8 нь 70-д хэд багтах вэ гэдгийг тооцоолно. 8 64 юм чинь болж байна. 8-ийн 72 гэхэд хэтрээ явчихна. 8-ийн 72 гэхээр хэтрээд явчихна. Иймээс 8 удаа багтах нь. 8-ыг үржүүлэх нь 8 чинь 64. 70-аас 64-ыг хасаад 6 гарна. Үлдэгдэлтэй гарч байгаа учраас хуваах hulлаа үргэлжлүүлье. Ахаад тэг болгоё. Тгийг буулгаад энд бичнэ. Тэгэхээр 8 нь 60-д хэдэн удаа багтах вэ гэдгийг тооцоолъё. 8 64 юм чинь ихтэж байна. 8 7 56 болохоор болж байна. 60-д тэгэхээр 7 удаа багтах нэ. 60 тэгэхээр 7 удаа багтах нэ. 7 8-ын 56 хаслаа. 60-аас хасах нь 56 тэнцүү 4. Үлдэгдэлтэй гарчихлаа. Тиймээс дахиад нэг тгийг болгоё. Тгийг буулгаад энд бичлээ. Одоо 8 нь 40-д хэдэн удаа багтах вэ гэдгийг тооцоолно. 5 8-ын 40 яг сайхан таарчлаа тийм ээ. 5 дахин багтах нь. 5 8-ын 40 хаслаа үлдэгдэлгүй гарч байна. За ингээд бид 8-ны 7 гэсэн бутархайг 10-ын бутархай руу шилжүүлж эхлэе. 7-г хуваахан 8 нь тэг бүхэл 1875-тай тэнцүү байна. Ийхүү 8-ны 7 гэсэн энгийн бутархай нь тэг бүхэл 1875 гэсэн 10-ын бутархайтай тэнцүү байх нэ. 10-ын бутархай руу шилжих бодлогыг бид бодчихлоо. Харин дараагийн бодлого нь 8-ны 7 гэсэн бутархайг хувьд шилжүүлэх ёстой. Ямар нэгэн 10-ын бутархайг хувь руу шилжүүлэх маш амархан. Энгийнээр ярил 10-ын бутархайн таслалыг баруун тийш нь 2 орноор шилжүүлж ард нь хувь гэсэн тэмдгийг тавьчих нь. Яагаад ингэж байгаа учрыг олцгоё. Тэгэхээр бидэнд 0.875 нь 100-ны хэдэн хувьтай тэнцүү вэ гэдэг асуулт тулгарч байна. Үүнийг бид 1875 гэж ойлгож болно. Алив энд бичээдхий. Энгийн бутархай хэлбэрт бичвэл эн чинь ерөөсөө 875-ыг хуваах нь 1000 гэсэн үг. Сүүлчийн энэ бичснийг бид яаж уншиж байна? Энэ бол 1000-ны орон байна. Эсвэл үүнийг бид 87.5-ыг хуваах нь 100 гэж уншиж болно. 10-ын бутархайн таслалыг 2 орон ухраахад 87.5 хуваах нь 100 болж байгааз эсвэл хүртүр хуваарын аль алийг нь 10 хуваагаад өгөхөөр ялгаагүй адилхан гарч байгааг харж байна. Тэгэхээр энэ нь 100-ны 87.5% гэсэн үг шүү дээ. За ингээд энэ хоёр дахь бодлогын хариу маань 100-ны 87.5% буюу 87.5% гэж гарлаа. Өөрөөр хэлбэл 8-ны 7-г хувиар илэрхийлвэл 87.5%-тай тэнцүү байх нь. Сая бүгдээрээ 10-ын бутархайг хувь руу шилжүүлдэг учрыг ойлголоо. Бид ямар нэгэн 10-ын бутархайг хувь руу шилжүүлнэ гэсэн бодлого бодъё гэвэл уг бутархайгаа 100-аар үржүүлээд хувь гэсэн тэмдэг бичгээд л болох нь. Энэ нь яг үнэндээ бол уг бутархайг 100-аар үржүүлээд 100-д бас хувааж өгч байна гэсэн үг.
Аравтын батархаагаа 100-аар үржүүлнэ гэдэг нь аравтын батархаан таслыг 2 оронгоор баруун дэш нь шилжүүлэхтэй адил ба энэ нь манай бодлогын хувьд 87.5 болж байгаа бөгөөд ард нь бид хувь гэж бичнэ. Энд хувь гэж бичиж байгаа нь 100-д хувааж байгаа гэдгийг илэрхийлээд байгаа хэрэг. Тэгэхээр чи өгөгдсөн аравтын батархаагаа 100-аар үржүүлээд мөн 100-д хувааж байгаа болохоор уг тоо маань өөрчлөгдөхгүй гэсэн үг байх нь. За чи үүнийг л ойлгосон бах. Өөр санах нэг зүйл байна. Эргэлзэж гайхах юм гарч ирж магадгүй шүү дээ. Таслаа зөв шилжүүлсэн үү, буруу шилжүүлсэн үү гэд аравтын батархаа маань хувь руу шилжүүлсэн утгаас ямагт бага байна. Бага байхдаа яг 100 дахин бага байна. Тийм багаз? Энэ чинь 87.5-аас 100 дахин бага байгааз. Харин ард нь хувь гэсэн тэмдэг тавьчихаар энэ хоёр маань яг тэнцүү болно.